Энэ удаагийнхаа бичлэгээр Хятадын 2024 оны драм төрлийн Big World киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Дээвэр дээр гараад гэрээслэн бичин зогсох Чүнхээг Эмэ Чэн нь дуудана. Эмэ нь тархины саажалттай Чүнхээтэй маш дотно бас түүнийг байгаагаар нь харж хандаж бас хайрладаг нэгэн. Өдөр нь худалдаж авсан давууга ачхүйдээ харуулах үедээ Эмэ түүнийг дээвэр дээр юу хийж байсныг нь асуухад Чүнхээ зүгээр л тэнгэр харж байсан юм гэж хариулна. Удалгүй утас дуурахад нэгэн сургалтын төвөөс Чүнхээгээр дуршилтын лекц хийлгэх болсон гэдгийг нь мэдэгдэх ба Эмэ нь Чүнхээгээс анкет явуулсан эсхийг нь мөн очмор байгаа эсхийг нь тодруулахад тэрээр очно гэж хариулв. Хэсэг хугацааны дараа Чүнхээгийн төрсөн өдөр болоход түүний төрсөн өдрийг тэмдэглэхээр Эмээгийнх нь найрал дууны хамтлагийн хөгшчүүд ирсэн байлаа. Эмэ Чүнхээг коллежийн шалгалтанд дээд оноо авсныг нь гайхуулж найзуудтай хэлэхэд тэр тархины саажалттай биш билүү гэж нэг найз нь асууснаар Чэн Эмэ тархины саажалттай байлаа гэд хомсдолтой гэсэн үг биш гэдгийг тайлбарлана. Чүнхээ төрсөн өдрийн лагаа үлээж байх үед түүний төрсөн өдөрт ирсэн зочид түүнд дуу дуулж өгөв. Тэд гаднаа түүнийг энгийн хүмүтэ хүлээж авч байгаа ч Чүнхээг шараарыг ууж чадахгүй сорул ашиглан зүдэрч байх үед нь яг л гажигтай хүн харж байгаа мэт ширтсээр. Чүнхээ ууж байсан шар арганда хагаж цацаж эхлэхэд Эмийн түүний нуруунд дээр зөөлөн алгадаад цаас аван амийг нь арчиж байгаагаас сарвал түүнийг өдөө олон жил Эмээ нь хэрхэн асарсаар ирсэн нь тодорхой харагдана. Чүнхээ уусан ганц шар аргандаа дасарч гэрлүүг орж чадахгүй орцондоо суух бөгөөд Чин Эмээ найзтайгаа нийлээд түүнийг арай гэж гэрт нь оруулж хэвтүүлв. Төрсөн өдөр тэмдэглэж арх уусанд нь Чүнхээгийн ээж ууртай байх ба Эмээ нь тэр ч бас төрсөн өдөр тэмдэглэх хэрэгтэй гэж өмөрнө. Ээж нь Чүнхээг цэвэрлж явах үед Эмээ ээж хоёрын хооронд баггүй маргаан өрнөж Чүнхээг арчин суух ээж нь түүнийг архиуж болохгүй хичээлдээ бэлдэх ёстой гэх бол Эмээ нь тэр бол насанд хүрсэн хүн хаяа амрах ёстой хэмээн түүний уусныг нь зөвтгөв. Ээж нь өөрийгөө Чүнхээг асраад олон жил ганц бие явсан гэж хэлдэгч Эмээ нь Чүнхээг 8 сартай байх үеэс нь өөрийгөө асраагүй л бол ээжийг нь Чүнхээг аль хэдийн хог руу хайчихсан байх байсан гэж хатуухан хэллээ. Чүнхээ бөөлжиж дуусаад орон дээрээ гар тийш дэлгэн дотор нь орж нэг аргяс тэврээ дунтахад үүнийг нь харсан Эмээ нь түүний дээгүүр хөнжил нөмрүүлнэ. Маргааш өглөө ээж нь явхаас өмнө Чүнхээд дасгал хийх ямар ном унших гээд хатуу хуваар гаргаж Эмээд нь захихад Эмээ нь толгой дохив. Гэвч ээж нь холдуу үгүй юу? Чин Эмээ Чүнхээгээс ямар нэгэн юм идмээр байгаа эсхийг нь асуухад Чүнхээ гармаар байна гэж хариулна. Чүнхээ багш болох мөрөөдөлтэй ба тэр мөрөөдлөө биелүүлэх гэж маш их хөдөлмөрлсөн юм. Эмээ ачхүү хоёр Чүнхээгээр дуршилтын лекц уншуулахаар болсон сургуульд очсны дараа Чүнхээ өөрийгөө танилцуулж сонгодог шүлэг хүүхдүүдэд уншиж өглөө. Хүүхдүүд эхэндээ шоолж байсан ч сүүлдээ түүний үгийг анхааралтай сонсож анги чимээгүй болно. Лекцнээс гарч ирээд Эмээ Чүнхээгээр бахархаж гайхалтай лекц орсныг нь хэлв. Гэвч бодит байдал дээр лекц уншуулсан сургууль түүнийг худлаа үгээр магтах боловч ажилд авахгүй гэдгээ Эмээд нь ойлгуулна. Гэхдээ Чүнхээгийн Эмээ чин хизээд өөдрөг нэгэн тул Чүнхээг дэмжиж үргэлж дэрэгдэн байсаар. Чин Эмээгийн хувьд Чүнхээг асархаас гадна найралдуу дуулдаг ахмадуудын хамтлагтай ба хамтлаг нь нэг арга хэмжээнд өргөцсөн ч үндсэн бөмбөрчин нь гарсан болохоор шинэ бөмбөрчин олох шаардлагатай болов. Толгоогоо гашилгах Чин Эмээгийн нүдэнд Чүнхээ өртснөөр Чин дасралтгүй ачхүүгээсээ бөмбөр тоглож өгөөч хэмээн гуйж эхлэн. Чүнхээ тоглож чадахгүй гэж эрс татгалздагч Чин Эмээ гэрлүүгөө харих автосанд ч хүртэл үргэлжлүүлэн гуйсаар. Чүнхээ хэдий саажалттай ч нялх хөхөдтэй бүсгүй орж ирэхэд шууд л босож өөрийн суудлаа тавьж өгнө. Гэвч автобус огцом тоормслох үед Чүнхээ унаж бэртэх ба жолооч нь гарч ирээд ийм нөхцөл байдалтай хүн өөр унаагаар зорчих ёстой гэж хэлэхэд Чин Эмээ уурлаж жолоочийг зуурч хэрүүл эхэллээ. Улмаар хурдан явахыг хүссэн хүмүүс бохимдлаа илэрхийлэхэд Чүнхээ уучлалт гуйхыг шаардаж буй Эмээгийнхээ гарнаас чангааж түүнийг тайвшруулахыг хичээсээр. Гэртээ ирээд Чүнхээг өрөөндөө байх үед ээж Эмээ хоёр нь хэсэг ярилцсан. Чүнхээгийн ээж дахин жирэмсэн болсон байх ба тэр хоёрын ярианаас Чүнхээг асарсан энэ олон хэцүү жилүүдийн дараа дахиад хүүхэдтэй болно гэдэг тэдний хувьд тийм ч тааламжтай биш байгаа нь харагдана. Чүнхээ автобусны компанид зориулж гомдол бичсэн байх ба үүнийг нь харсан Чин Эмээ гомдол илгээлээ гээд ямар ч нэмэргүй гэдгийг хэлсэн ч Чүнхээ юу ч хийхгүй байснаас л дээр шүү дээ гэв. Үүний дараа Чин Эмээ Чүнхээг бөмбөр тоглол гэж үргэлжлүүлэн ятгах ба Чүнхээ хичээлэл хийхгүй бол ээж мэдээд уурална гэхэд Эмээ насанд хүрсэн хүн хаяа худлаа хэлэхэд зүгээр гэж хэлээд Чүнхээг ятгахсаар.
Гэвч тийм амар байсангүй. Учир нь чүнхээд бөмбөр тоглох нь битгий хэл хоёр зохиороо барихт ч хүндрэлтэй байлаа. Хамтлагийн нэг гишүүн энэ санааг бүтгэхгүй хэрэг бөмбөр тоглож сурахад сайн бэлдэх хэрэгтэй. Тэр ийм байж тоглож чадахгүй шүү дээ. Зүгээр л энд байгаа хүмүүсийн цагийг үрээд байна гэж хэлэхэд чин эмээ тэр саажилттай болохоос тэнэг биш гэж хариулна. Гэтэл өнөөх эмэгтэй ямар ялгаа байна гэхэд үүнийг нь сонссон чин эмээ түүнийг хөөж очоод зодтолдож эхлэв. Энэ үед бусад хөгшчүүд зодооныг салгахаар шавлдана. Харин чүнхээ бөмбөр тоглож сурахын тулд хичээсээр. Гэнэт түүн дээр фрисби тоглоомын таваг нисэн ирэх ба нэг охин буцаагаад шидээд өгөөч гэж чүнхээгээс гуйна. Чүнхээ яаж ч хичээсэн тавгийг тонгоож авч чадсангүй. Улмаар өнөөх охин өөрөө гүйж ирээд тавга авах үедээ чүнхэгийн бөмбөр дээр догшоод түүн рүү халуун дулаанаар инээмсэглэв. Энэ ганцхан инээмсэглэл чүнхэгийн дотор өмнө нь хизээч мэдэрч үзээгүй зүйлийг мэдрүүлэх бөгөөд тэр нь эсрэг хүстэндээ анхны харцаар дурлах мэдрэмж. Энэ үед өөр нэгэн хамтлагийн гишүүн чүнхээ дээр ирээд эмээгээ салгаарай гэж хэлэхэд чүнхээ түүний үгийг тоосон шинжгүй. Эмээ зодоонд ялагдаж үзээгүй гэж хариулаад үргэлжлүүлэн өнөх охиныг л ширтсээр л. Хөгшчүүдийн зодоон эцсүүлдээ цагдаагийн газарт очиж дуусах ба гэрлөөгөө буцах замдаа чүнхээ эцэст нь бөмбөр баг зэрэг зохиж чаддаг болж эмээгээ баярлуулна. Тэр шөнө чүнхэгийн бодлоос өнөөдөр таарсан охин огт гарсангүй. Түүнийг гажиг амтан биш энгийн хүнээр харж түгэрч зогсохгүй инээмсэглсэн нь чүнхэгийн сэтгэлийг маш ихээр татжээ. Маргааш нь чүнхээ бөмбөрийн бэлтгэл дээр ухаалаг утас ашиглаж чадахгүй байгаа эмээ өвөө нарт хэрхэн яаж ашиглахыг зааж өгөх ба удалгүй өнөөх охин түүн дээр ирж ойр зургийн зүйл ярьж маш их нөхөрсөг хандана. Гэнэт хамтлагаас гарсан өвгөн бөмбөрөөр тоглохоор иргэн ирээд чүнхээг бөмбөр тоглох нь битгий хэл хуруугаач тэнэлгэх чадваргүй хэмээн доромжлов. Хөгшчүүд хамтлагаа хайж явсан өвгний талд орж чаддаггүй ч түүнтэй маргах хүн байсангүй. Чүнхээч мөн түүний доромжилсан үгэнд ууралсан шинжгүй байлаа. Гэтэл охин түүнд үзүүлээд өг гэж чүнхээд хэлснээр чүнхээ хизээч хичээж байгаагүйгээр хичээж өвгөнтэй халз бөмбөр тоглож өрсөлдөн. Тэдний хин хинэн зогсохгүй дасралтгүй тоглосоор байсан ч эцэст нь өвгөн ядарч аргагүй эрхэнд ялагдав. Эмээ нар баяр хүргээж халуун алга даших үед чүнхэгийн харц өнөх охин дээр л туссаар. Охин явх үедээ чүнхээрөө даллаж байгаа нь түр баяртай гэдгээ илэрхийлж байгаа мэт. Дараагийн удаа тэд нийтийн нойлд таарлах үед тэд албан ёсоор танилцж охины нэрийг Яая гэдгийг нь мэдэж авах ба тэр шөнө чүнхээ Яаяг зүүдлэн. Түүний зүүдэнд Яая чүнхээ хоёр аз жаргалтай байх ба гол нь чүнхээ зүүдэндээ эвэрүүл бусадтай адил гүйж бас ярина. Яаятай хөөцөлдөж гүйлцсэний эцэст тэд нэгрэгнийхээ дээр гарч байдал романтик байдал руу шилжих ба чүнхээг сэрэхэд тэр амьдралдаа анх удаа нойтон зүүдэлсэн байлаа. Энэ үед эмээ нь өрөөнд орж ирэхэд сандарсан чүнхээ эмээгээ цаана байж вэ гэж хэлээд босож дотор хувцаа усанд базаад угаалгын машинд хийн. Өглөөний цагаа эмээтэйгээ уух үедээ чүнхээ ажилд орохоор болсноо эмээтэй хэлж түүний гол зорилго нь бусадтай л адил хэвийн амьдарч өөрийгөө энгийн хүнээр мэдрэх байв. Эмээн түүнтэй хамт явахыг хүсдэгч чүнхээ дургуутсаж араас нь дагаж болохгүйг анхааруулад ганцаараа гарч ажлын ярилцлаганд орохоор боллоо. Гэсэн ч чин эмээ түүнд мэдэгдэлгүй араас нь дагах ба чүнхээгийн ажилд орох хүсэлтэй байгаа газар нь нэгэн кофе шоп. Харамсалтай нь тус газар чүнхээг чадах хэсэгт нь эргэлзэж ажилд авахаас татгалзав. Сэтгэлээр унсан чүнхээ кофе шопоос гарах гэж байх үедээ гэнэт дотороо хуралдсан бүхнээ гаргаж өөрийн мэдэх кофений талаарх бүхий л зүйлсийг кофе шопт байсан хүмүүст ярьж сэтгэлээ онгойлгоно. Эмэн түүнийг кофе шопоос гарах үед хоол авч өгөх ба чүнхээ ажилд орохоор болсон гэдгээ гинтийн бэлэг болгож хэлэхэд эмэн чүнхэгийн өмнөөс маш их баярлав. Эмэн одоо өөрийн гэсэн зүйлсээ худалдаж авч болох нь гэхэд чүнхээ ажилтай байна гэдэг нэр төртэй байна гэсэн үг гэж хариулна. Чин эмээ энэ үгсийг ямар утгатайг нь сайн мэдэж байлаа. Дараагийн бөмбөрийн бэлтгэл рүүгээ бөмбөр үрээд алхаж байсан чүнхээгийн араас Яая ирээд бөмбөрийг нь үргэхэд нь тус болох бөгөөд тэрхэн зур чүнхээг огцом зочоогоод амжина. Чүнхээ бүх талаараа идэвхтэй амьдрах болов. Ажил дээр маш сайн хичээж бэлтгэл дээрээ бөмбөрөөч тоглоно. Мэдээж хичээлээч бас хийн. Нэг удаа ээж нь залгаж саажилттай хүмүүсийн эмчилгээнд цаг авсан болохоор заавал яваарай гэж захидагч эмээхүү хоёр заа гэж шилжихэд явах ёстой өдрөө хамтлагийн гишүүдэд дуудан багахан үйлчлэг хийхэд Яаяч мөн ирлээ. Хөгшчүүл хоол идэж босоо дуулж явах үед Яая чүнхээ хоёр чүнхээгийн өрөөнд цагийг хамтдаа өнгөрөөнө.
Чүнхэгийн уншиж байсан номнууд шүүгээр дүүрэн байх ба чүнхээ хөдөлгөхөд хэцүү хүнд хамгийн сайн хань болдог зүйлийг ном гэж тайлбарлана. Яя чүнхэгийн тэмдэглэлийн дэвтрийг нь олоход чүнхээ өөрт нь бичсэн шүлгээ сонирхуулах ба тэрээр амьдрал болон хайртай муурныхаа талаарч ярьж өгөв. Яя чинийх босдгоо гэж асуухад чүнхээ ичиж тэд хэсэг инээлтлээ. Чүнхээ Яягийн үсийг нь засаж өгөхөд Яя түүний гарыг цээжин дээрээ тавина. Энэ үед чүнхээ би энгийн л 20 настай залуу. Надаас тийм асуулт асуусанд баярлалаа. Зарим хүмүүс намайг идэж унтахаас өөр зүйл хийдэггүй гэж боддог. Гэж хэлэхдээ зэрэгцэн чүнхэгийн ээж өрөөнд нь орж ирэв. Гэтэл чүнхээ миний ээж шиг хүмүүс гэж өөрийн яриагаа дуусгана. Зочид явсны дараа ээж нь уурлаж яагаад эмчилгээндээ яваагүй талаар мөн Яягийн талаар асуухад эмээ нь ангийнх нь хүүхэд нь цуг хичээл хийдэг юм гэх мэтээр худлаа ярина. Энэ үед чүнхээ ам нээж хичээл хийхгүй байгаагаа бас кофе шопод ажиллаж байгаагаа мөн их сургуульд орох болно гэдгээ хэлв. Улмаар ээж нь илт ууралсан хүн гайстайгаар өөр юу нууж байгааг нь асуун чин эмээг загнахад чүнхээ эмээгээ өмөрнө. Чүнхээ их сургуулийн төлбөрөө өөрөө олох болно гэхэд ээж нь мөнгөндөө учирна биш. Чи эцэгчүүдтэй уулзаж ярилцаж бас хүүхдүүдтэй ажиллах болно. Энгийн хүн чи ихэд хэцүү ажилд чамайг яагаад авна гэж хэмээн хатуухан хэлэхэд чүнхээ хэн намайг төрүүлсэн билээ дээ. Миний ийм байгаа хэний буруу илээ гэж хэлээд хацрыг нь дагаад нулимс урсна. Энэ явдлын дараа чүнхээ дээвэр дээрээ зогсож байх үедээ орох гэж байгаа их сургуулийнхаа профессор руу тархины саажалттай бол нөлөөлөх үү гэсэн зурус илгээв. Чүнхээ үргэлжлүүлэн хичээж эмчилгээ хийлгэж бас жолоонд суун. Нэгэн бэлтгэлийн дараа эмээ нь зурус хүлээн авсныхаа дараа царай нь илт хувирч гинэт чүнхээ тандаж чи том ах болох нь гэж хэлэх ба ээж нь дахин нэг удаа хүүхэд гаргажээ. Чүнхээ эмнэлэг дээр ээжигээ эргэхээр ирэхэд дөнгөж амарчсан ээж нь арай ядан босч байх ба хүнээр дөшүүлэн өрөөнөөс гарах үед чүнхээ дөнгөж төрсөн дүүгээ өхөрдөн ширтэн. Энэ үед дүү нь чангаар уйлахад сандарсан ээж нь чүнхээг битгий хүр гэж хэлээд түлхэх ба чин эмээ тусдаа зогсох чүнхээг хараад бүрч илүү өрөвдөв. Тэр шин ээжтэйгээ муудах үедээ чүнхээ та ээжийн үргээ билүүлээгүй болохоор л би ийм байгаа юм. Энэ бол таны алдаа. Би тэр төлөөсийг чинь өөрийн биеэрээ төлж байгаа нэ. Хүмүүс намайг шоолдогч, төрсөн ээж минь намайг үзэн яддаг ганц хүн. Одоо надад санаа тавьдаг болж жүжиглэх хэрэггүй. Та бол хоёр нүртэй хүн гэж хэлэхэд ээж нь би чамайг үзэн яддаг. Би чамд санаа тавьдаг юм байна. Гэхдээ энэ чиний ч хувь тавилан, минийх ч бас гэж хэлснээр чүнхээ би энэ амьдралыг хүсээгүй гэж хариуллаа. Энэ үеэс бүх юмс дордож эхлэв. Чүнхээ сэтгэл хөдлөлтөө хит автаж жолоон дээрээ осол хийх шахна. Түүнийг ажилуулдаг байсан кофе шоп сайндач биш чүнхээгээр маркетинг хийж байсан болж таарах ба Яяч түүнтэй холбогдохоо больжээ. Нэг удаа чүнхээ машхал замыг туулж Яя дээр ирээд хамт хоол идэнгээ хэсэг ярилцсан. Тэд урсдаг шатаар гарч байх үед чүнхээ зориг гаргаж түүний гарнаас нь атгах гэсэн боловч Яя гараа татаад угаалгын өрөө орох хэрэгтэй байна гэж хэлээд түүнийг орхив. Тэгэд Яя эргэж хараад чүнхээ рүү гараа далалдагч тэр эргээд чүнхээ дээр ирэхгүйгээр явчихна. Энэ үед нааша цаашаа холхих хүмүүсийн дунд чүнхээ хаачгаа мэдэхгүй зогссоор. Тэр өдөр бодит байдалтай эвлэрсэн чүнхээ ганцаараа мүзээ үзэж өнгөрөөнө. Орон тэрээр ээж болон эмээдээ өөрийн гараар хийсэн жихрээ багалж уугаад авчрах ба эмээ нь амтархан иддэгч ээжийнх нь тусандах сахарын хэмжээ хитэх байгаа болохоор жихэр идэж болохгүйг чүнхэд хэлнэ. Энэ үг чүнхээг хинт ч хэрэггүй амтан мэтээр түүнд мэдрүүлж тэрээр эмээгээ галт тогооны өрөөрөө орсон хойгоор ээжтэй бэлдсэн жихрээ задлан нэг нэгээр нь амрууга жихэж эхэлснээр хахаж бас ханиалгах нь тэр. Гэсэн ч тэрээр жихрээ үргэлжлүүлэн амрууга жихсээр удалгүй түгжирсч амьсгал нь боогдно. Энэ үед чүнхээ үхэхийг хинээс ч илүү хүслээ. Чүнхэгийн ухаан балдартаж унахад эмээ нь дүшиж аван орилж амандаа жигсэн жихрүүдийг нь ухаж гаргана. Энэ явцад чүнхэгийн нүдэнд тэжээж байсан муур нь харагдах ба чүнхээ жоохон байхдаа мууртайгаа хамт гар тэшин дотор орж хэвддэг байжээ. Тухайн үед чүнхээг гар тэшин дотор байгааг ээж нь мэдлэггүй. Алхаж чадахгүй байгаа чүнхээгээс болж маш их ядарч байна гэж гомдлохыг тэр сонсож байсан байна. Эмнэлэгт чүнхээг сэрхэд ээж нь сахиж байлаа. Эмч нар түүний амийг нь аврахын тулд хоолойг нь зүссэн талаар ээж нь хэлээд чүнхээг ярихгүй байхыг анхааруулна. Үүний дараа ээж нь түүнийг төрүүлж байсан үеэ зүүдэлсэн гэдгээ хэлв.
Тэр үед ээж нь анх удаа төрж байсан болоод ч тэрөө буруудулснээсээ болоод чүнхээ ийм болсон ажээ. Ээж нь тэр өдрийг санахгүй тулд чүнхэгийн төрсөн өдрийг нэг ч удаа тэмдэглэж байгаагүй байна. Дүүгэн төрүүлэхдээ ч тэр өдрийг бодж байснаа чүнхэд хэлнэ. Тэгэд ээж нь хуваа хичээж байсандаа уучлалт гуйж чүнхээг дэрлээд уйлахад чүнхээ ээжийнхээ үсийг нь илж тайвшруулна. Удалгүй чүнхээ зүүдлэв. Тэрээр хүмүүс рвээ голио шиг байсан бол хуйгаа солиод шинэ биетэй болох байсан гэж ярихад яя түүний арсыг нь задлж чүнхээ эрүүл шинэ биетэй болоод тэд яг л хосод шиг тэврэлдэн. Хожим нь дээвэр дээр суух чин эмээ чүнхээ хоёр хэсэг ярилцсан. Эмээ нээжийг нь төрөөд удаагүй байхад ажил хийхээр яваад 15 жил болсон талаараа дурсав. Чин эмээгийн энэ үйлдэлээс болж охин нь хизээч түүнийг ээжээ гэж дуудаж байгаагүй ажээ. Харин чүнхээ өөрийн айж байгаа зүйлээ эмээдээ хэлэх ба тэр нь түүний дүү чүнхээ шиг саажилттай байвал яах вэ гэх айдас. Хэдэн өдрийн дараа чүнхээ өөрт нь ирсэн докторыг задлахад багшийн их сургуулиас түүнийг хүлээж авлаа гэх мэдэгдэл ирсэн байлаа. Эмээ хүү хоёр бүжиглэж бөмбөр балбаж ойрд баярлаагүйгээрээ баярлав. Чүнхэгийн гомдол гаргасан автобусны компани эмэхүү хоёрыг нэг арга хэмжээнд урих ба эмэхүү хоёрыг арга хэмжээнд очиход яг л кофе шоп шиг түүний өвчнөөр нь шоу хийн сүү дос гэх зүйлс бэлэглээд чүнхээг тайзан дээр гарч үг хэлээч гэж өрөв. Улмаар чүнхээ авсан бэлгнийхээ талаар биш өөрийн амьдралын талаар ярина. Чүнхээ хүмүүс өөрийг нь саажилттай өрөвдөлттэй амтан гэж харлагүй, хүн гэж хараасай гэж хүсэж байгаагаа илэрхийлнэ. Будаа сүү дос биш хүндлэл байхад л түүнд хангалттай. Энэ явдлаас хойш чүнхэгийн амьдрал илүү гэгээлэг, илүү өөдрөг болж хувирлаа. Тэр илүү их цагийг гэр бүлтэйгээ өнгөрөх болов. Чүнхээ ээжтэйгээ ч мөн адил сайн харилцаатай болж түүний гэр бүл шинхэн хүүхэдтэй хайр халамжаар дутаахгүй өсгөн. Хожим чүнхээ чин эмээгээ машиндаа суулгаад хотоос гарч нэгэн нууранд ирнэ. Чүнхээ эмээгийнхээ өөрт нь зааж өгч байсан зүйлсийг дурсаад эцэст нь хайрлаж тэжээсэн муурныхаа чандрыг өөрийн гараар нуур руу цацсан үдэж байгаагаар кино маань төгсдөг.